За бүгдээрээ сайн байцгаана уу? Ойд бичлэг оруулаагүй маш удсан байна. За өнөөдөр та хэдтэй яг ямар кино ярих вэ гэхээр 2016 онд нээлттэйсэн. Нэгэн гайхалтай домог болсон тамирчны түүхийг өгүүлэх Pele Bird of Legend гэх нэртэй маш гоё киног ярихаар бэлдсэн байгаа. За тэгээд лайка дараад, subscribe дараад кинонд орцгоё. Киноны үйл явдал 1958 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтоор эхэлнэ. Шведэд болж буй энэ тэмцээний хэсгийн шатанд Бразил хуучнаар зөвлөлт холбоот улсын шигшээтэд таарч ердөө 17 настай Насцимento хүү гараанд гарахаар болсон нь тайлбарлагчид мөн цугласан хүмүүсийг гайхшруулсан явдал болсон юм. Ингээд 8 жилийн өмнөх Бразилийн Баяр-үгийн ядуусын нэгэн дүүрэг рүү үзэгдэл шилжинэ. Манай гол дүрийн Насцимento хүү өдрөн гутал тосолж оройн хөл бөмбөг тоглодог эгэл бор амьдралтай хүү билээ. Мэдээж хүүхдүүд л олсон хойно яаж зүгээр байх вэ? Зав заагаараа хөл бөмбөг тоглон өдрийг өнгөрүүлцгээе. Хүмүүсийн угаасаа хувцас амьснуудын авч зүгтаад хамтдаа бөмбөгийн тоглож нааддаг. Манай хүүгийн аав нь залуудаа хөлөө гэмтээснээс хойш хөл бөмбөг тоглохоо олсон бол ээж нь чинэлэг айлд үйлчлэгчийн амьдралаа залгуулдаг жирээл нэгэн гэр бүл. Гэр бүл нь ядуу учраа аль олдсон ажиллаа хийж байгаа нь энэ бөгөөд тэдний бахархал болсон спорт нь хөл бөмбөг. Телевиз зурагт байхгүй тул цаг заваараа радиотой газар цуглан хамтдаа хөл бөмбөг сонсож бага дэмждэг. Яг тэр үед Бразил дэлхийн аваргын финалд Уругвайтай таарчээ. Тооны харьцаа 1-1 болж тоглолт тэнцвүүхэн өрнөж байлаа. Манайд дээврийн нүхээр юу болж байгааг сонсон. Бразил хожно гэтэл удалгүй Уругвайд гол алдна тэмцээнд ялагдав. Бүгд л ялагдсан тарамсан Насцимento хүү аавыгаа ингэж үйлж байгааг анх удаа харж байгаа нь энэ байлаа. Амьдрал нь хүнд хэцүү, дээр нь ганц дэмждэг баг нь ялагдсанд хүн бүхэнд л маш хэцүү байсан ч хүү аавда Бразилийг заавал дэлхийн аварга болгоно. Би амлаж байна хэмээн хэлдэг. Хүү хөл бөмбөгчин болох мөрөөдөлтөйч аав нь сургуульд сурахыг илүүд үзэж байв. Ингээд хүү ээжтэй туслахаар маргааш нь ажил дээр нь очих бөгөөд хүү тэднээс хөл бөмбөг тэмцээн болохыг сонсоод би Vasco da Gamaгийн Пеле шиг тоглоно гэхэд чинэлэг айлын хүүхдүүд Пеле биш Пеле гэдэг юм аа. Чамайг Пеле гэвэл таарна гэд түүнийг шоолцгооно. Хэд хоногийн дараа найзууд тэмцээнд оролцохдоо өмсөх готлгүй. Хийтэй бөмбөгөөр таарсан багуудаа очисоор маргааш нь аврагын төлөө өнөөх гой өмсгөлтэй чинэлэг айлын хүүхдүүдтэй таардаг. Манайд юугаараа дутах уу гэсэндээ пүүзтэй болохоор шийддэгч. Ямар юмных нь мөнгө байх вэ? Арай гэж хэдэн шуудаатай газрын самар хулгайлан үүнийгээ зарж пүүз авцгаана. Гэхдээ энэ хооронд өнөөх хэдтэйгээ зодолдоод ээжтэй загнуулан бөө юм болж тоглолтод оролцдог. Манайдын пүүзэн томдоод тоглож чадахгүй байсан тул өөрсдийнхоороо хөл нөөцгөн тоглохоор болж хөл бөмбөгийг яг л ингэж тоглох ёстой гэдгийг хүмүүст харуулж байлаа. Хүүд эцсийн мөчөд ялагдсан ч гэсэн үзэгчдийн сэтгэлээ баясгалсан гайхалтай тоглолтыг үзүүлжээ. Түүнийг анзаарсан Santos клубын скаут хүүг багтаа авахыг хүсэж байгаа юм байна. Гэтэл сайнны хажуугаар сар гихчээр өнөөх ажилчид самраа авахаар манай эдийг олж ирдэг. Насцимento хүү тэднээс зугдахдаа найзтайгаа нуугдаж амждагч. Найз нь нурангад дарагдан харамсалтайгаар амиа алдсан тул хүү хөл бөмбөгөө орхин автайгаа хамт цэвэрлэгээний ажил хийдэг болов. Найзгаа өнгөрснөөс хойш сэтгэл санаа нь маш хэцүү байгаач нэгэн өдөр аав нь цайны цагаараа бөмбөггүй үед жимсээр дасгал хийдэг байснаа яран жимсээр тоглохыг зааж өгдөг. Найзуудтайгаа уулзалгүй зөвхөн ажил гэр хоёрын хооронд явсаар нэг л мэдхэд 6 жил өнгөрчээ. Ингээд хүүг 15 таа байхад нь Santos клубын скаут шалгаруултанд оролцуулахаар авч явдаг. Гэрээсээ холдож үзээгүй Насцимento хүү Santos хот дээрэн шалгаруултанд орлоо. Дасалжуулагч ууртай байгааг нь харагдана. 1950 онд Бразил дэлхийн аваргад ялагдсны дараа Бразилийн дасалжуулагчид хувийн тоглолтыг биш харин Европууд шиг багийн тоглолтыг чухалчлах болсон юм. Манай хүү үнийг мэдлгүй дасалжуулагчид загнуулаад амждаг. Хэд хоногийн дараа шалгаруултын хариу гарчээ. Түүнд хэцүү байсан ч залуучуудын багт нэрийг оруулсан байна. Өдөржингөө бэлтгэл хийхийн хажуугаар дэлхийн аваргын тоглолт судалж дасалжуулагч түүнийг яг л Европууд шиг тоглох хэрэгтэй гэдэг бол хүүгийн тоглолтын хэмааг нь үүнээс огт эсрэг тесрэг байсан тул нэгэн өдөр бага орхин харихаар шийддэг. Түүний галт тэрэгний буудлын дээр байхад нь өнөөх скаут олж ирэн Ноён Дебрито
хүүд ингэж хэлж байна. Бразилчууд дундад зуунд Каферогийн гардан тулааны урлагтай байсан. Тэд үүгээрээ өөрсдийгөө Португалчуудаас хамгаалахаас гадна хөл бөмбөгтэй хамт хөгжүүлэн Жинга гэх Бразил хөл бөмбөгийн аргыг бий болгосон. Зөвхөн Бразилчууд л энэ арга барилаар тоглож чаддаг. Энэ бол маш гайхалтай зүйл юм. Гэвч 1950 онд болсон дэлхийн аваргад ялагдсан шалтгааныг хүмүүс Жингагаас болсон гэж үзэж байгаа учраас дасалжуулагчид үүнийг болж оронд нь Европ хэм маягийг илүүд үзэж байгаа. Харин чиний дотор маш хүчтэй Жинга байгааг би олж харсан. Хэрвээ чи үүнийг бүрэн гаргаж зөв ашиглаж чадвал юунд ч хүрч магадгүй. Бидэнд юу чаддгаа харуулах хэрэгтэй. Гэхдээ энэ гал тэрэгт суувал чи үүнийг хизээч мэдж чадахгүй. Шийдвэрээ чи өөрөө л гарах хэрэгтэй хэмээн тэндээс явдаг. Ингээд түүний хэлснийг сонссон хүү эцэст нь үлдэхээр шийдэв. Гэтэл тэс өөр Европ арга барил нэг л болж өгөхгүй л байлаа. Баг нь хожигдож байсан тул бүгд л түүнд сэтгэл дундуур байгаа нь харагдана. Ингээд манай хүү жимсээр наадж байсан шигэ бөмбөгөө эзэмшин гол оруулдаг. Дасалжуулагч түүнийг загнах гэж үзсэн боловч гол оруулсан учраас нэг их ярилгүй. Ахад үүнийг хийдэ хэмээн талбай руу гаргалаа. Таарсан болгоно хожоод баг нь амжилт гаргаж эхлэх бөгөөд удалгүй хүү залуучуудын багаас үндсэн баг дуудагдан томчуудын эсрэг тоглохоор олов. Эцэг их нь тоглолтын радиогоор сонсон тосон даяар хүүг дэмждэг болж амралтаараа аав ээж мөн дүү нартаа бэлэг авчирчээ. Түүний гэртээ амраад байж байтал радиогоор 1958 оны дэлхийн аваргад Бразилийн өмнөөс тоглохоор олсноо мэдээд итгэж чадахгүй байв. Найзтайгаа уулзаад сонгогдсноо хэлэн аав нь түүнд Пеле гэсэн нэртэй цамц гаргаж ирдэг. Аав нь хүмүүс чамайг дэмжин Пеле гэж хашгирч байсан хэмээн хүүдэд зориулж энэ цамцыг ойжээ. Мөн аав нь түүнд ингэж хэлж байна. Би залуудаа Жингагаас биш өөртөө итгээгүй айснаасаа олж гэмтэл авсан юм. Би өөрөөсөө олж хөл бөмбөгөө орхисон. Хүмүн өөртөө итэг, хүчтэй байгаарэ, бүү шантар гэж урам хайрладаг. Ингээд Бразилчууд Европ руу явхаас өмнө хүлээ авалт маягийн уулзалт хийж байна. Гэтэл тэнд нь манай хүүг бав байхад нь өдөж доош нь хийж байсан өнөө хүү бас шигшээд дуудагдсан ажээ. Багийнх нь түүнийг ив хавгүй, харин өөрсдийгөө сонгодог Итали стилтэй хэмээн хэлэхэд сэтгүүлч тэднээс та нарын Жинга стил Европуудыг ялахад үнэхээр л хэрэг болох уу гэж асуудал. Насамито хүү Жингагийн юу муу байгаа юм бэ гэтэл дасалжуулагч нь бид Европ стилийг харуулна гэд яриан дундуур нь оров. Тэгснэ дасалжуулагч хүүг дуудаад чи юм залуудаа Бразилийн өмнөөс тоглоно гэдэг гайхалтай хэрэг. Гэхдээ чиний Жинга стил зөвхөн Сантост болж байсан юм байгаа үз. Миний багт ийм зүйл байж болохгүй. Зөвхөн миний стилээр л тоглоно шүү гэж харуулна. Бэлтгэл эхлэхэд дасалжуулагч Европ стилээр тоглохыг заан. Тамирчид бид бүдүүлэг Бразилчууд гэж дуудуулмааргүй байгаа. Ийм учраас бид тэдэн шиг Европ стилээр тоглоно гэж яриа өгцгөөн. Мэдээж энэ нь манай хүүгийн үндсэн арга барил нь биш тул бэлтгэлийн үеэр хөлөө гэмтээждэг. Энэ талаар нь гадаадын сэтгүүлчид шууран Бразилчууд 50 оны дэлхийн аваргад ялагдсан бол 54 онд финалд ч гарч чадаагүй. Харин одоо тамирчид нь бэлтгэл дээрээ эхнээсээ гэмтэж байна. Тэд ийм байдлаараа ахад бүтлгүүтэх нь хэмээн шуурцгаана. Аав ээж нь хүүгийг гэмтсэн мэдээ сонсоод хүн дээр хүлээж авах нь гэтэл урам хайрлж хүүгийнхээ төлөө залбиран суудаг. Эмчийн дүгнэлт дээр хэд хоног нь магадгүй хэдэн сарч үргэлжиж магадгүй тул хүүд дэлхийн аваргад тоглох найдвар маш бага байгаа юм. Гэхдээ аз олж түүнийг өөр тамирчнаар солих хугацаа үлдээгүй учраас Европ руу тэдэнтэй хамт явхаар болно. 1958 оны 6 сар Шведийн Стокгольм хотод Бразилийн шигшээ баг газарджээ. Энэ үед дэлхийн аварга аваагүй Бразилийн шигшээ багыг Европын багууд илт дорд үзэн тэднийг ялж чадахгүй хэмээн босож байв. Ганган костюмтэй хацтай өр Францууд өөрсдийгөө Бразил, Мексик гэх улсуудтай харьцуулшгүй хэмээн бардам яриа өгсөн нь Бразил тамирчдын зүрх рүү хатаж байгаа мэт хүн дээр нөлөөлжээ. Насамето хүүд ч бас энэ үг хүчтэй орж хөлнийх нь бэртэл одоо үртэл идгээгүй байлаа. Ингээд эхний тоглолтод Бразилчууд Австрийг 3-1-ээр хожив. Гэхдээ Европчууд Австрийн багийг хамгийн муу гэж үздэг тул Бразилийн ялтыг тоож ярьсангүй. Бид тэдэнтэй таарсан бол бас л хожих байсан гэж яриа өгцгөөн. Энэ үед Шведийн баг Мексикийг 3-0-оор буулгаж авдаг. Хүүгийн хөлн идэж байсан ч ахад эмчилгээ шаардлагатай байгаа тул бас Англи эсрэг тоглох боломжгүй болжээ.
Дэлхийн аваргын түүхэнд анх удаага гоолгүй өндөрсөн тоглолт болж Бразилчууд хамгийн чухал гэсэн 3 тоглогчоо гэмтэлд алдсанаар тэдний хүчин суларч тэмцээнийг өндөрлүүлэх чирсэлд тулгараад байгаа юм. Ингээд үүний дараа тэд зөвлөлтийн эсрэг тоглов. Чухал тамирчдаа гэмтэлд алдсан Бразилчууд 17 настай хүүг анх удаага талбайд гарлаа. Дасгалжуулагч түүнийг хэлснээр нь тоглохыг сануулж инхүү тоглолт эхэлдэг. Аав нь тосгоноороо хүүгийнхаа тоглолтыг үзэж сууна. Ганц жижигэн насан мэт хүү байсан учраас зөвлөлтийнхэн тэрийг хараач энэ жаал хөл бөмбөг гэж мэдэх болов хэмээн бүүлж гарлаа. Том биетэй хурд хүчтэй зөвлөлтийнхэн ширүүн тоглолтыг үзүүлж байсан ч Бразилчууд эхний гоолоо оруулж араас нь 2 гол нэмэн тэднийг ялав. Хагас шигшээд Бразил Францтай таарч эхний хагаст маш ширүүн тоглолт өрнөх бөгөөд завсарлагын үеэр бүгд л том жижиг бэртэл авсан нь харагдана. Амралтын өрөөнд хүн өнөөх залууд ингэж хэлж байна. Би чам шиг тоглож чадахгүй байна. Хэрвээ хөлчин зүгээр бол талбайд гарах хэрэгтэй гэж хэлтэл өнөөх нь миний хөл биш, миний толгой зүгээр биш байна. Би энэ хугацаанд Европ шиг тоглохыг хүсэж ирсэн. Гэвч энд ирээд миний буруу байсныг ойлголоо. Чи тэдэнд Жингаг харуулах хэрэгтэй хэмээн хэлв. Удалгүй 2 дахь хагас эхэллээ. Дико талбайд гараад тоглож чадахгүй дамжуулалтаа алдсны дараа гэнтэл бөмбөг таслан довтлохоонд оров. Дамжуулалтаар гайхалтай гол оруулж өөрийн Жингага сэрээсэн болтой. 17 настай хүү Бразилд гол авчирлаа хэмээн тайлбарлагчид яжилсан маягтай ам уралд цаах бөгөөд үүний дараагаас Дико ахад голдож нэмээд 3 дахь гол оруулаад авлаа. Тайлбарлагчид Европсын тоглолт боллоо хэмээн гайхан шавширч байв. Ингээд Бразил Францыг буулга авч аврын төлөө Шведтэй тоглох оруулжээ. Финалийн өмнөх өдрүүдэд дасалжуулагч Европ стилээр тоглуулахар шийддэг. Хэвлэлийн үеэр Шведийн дасалжуулагч бид тэднийг маш амархан ялна. Тэдэнд тактик гэд байх юм байхгүй. Зарим нь бүр өрөөсөн хуруугүй. Төрөлхийн нэг хөл нь урт богино. Бас нэг нь өнгө ялгадаггүй. Ёстол гажхууд хэмээн доромжилцохоно. Аав нуцаар ярихдаа наадуул чин зориуд үдж байгаа юм а. Битгий шаарлах. Францтай өөртөө итгэлтэй тоглосон шиг яг л тэгжил тоглох хэрэгтэй. Одоо харин багийнхнаа сэргээж зөвхөн хожиход л анхаарах хэрэгтэй гэв. Хүү багийнхнаа ятгаж цамгаг хүртэл бөмбөгөө дамжуулж явахдаа нэгэн хүний сууж буй ширээн дээрх сахарын нунагсан нь домогт Пеле байсан нь энэ киноны хамгийн гоё мөч байсан гэж хэлж болно. Ингээд финалийн өмнөхөн дасалжуулагч Бразилчууд яаж тоглолтгийг өчтөр та нараас харлаа. Европчийг тоглуулах гэж оролцсон нь миний буруу байж. Бид Шведийг ялахгүй байж магад. Гэхдээ жинхэнэ Бразил Жинга яаж тоглолтгийг надад үзүүлээд өг гэлээ. Багийнхнаа насан мэт хүүг Пеле гэж дуудах болж инхүү тоглолт эхэлж Шведийн хатанхаа ирсэн байв. Аав ээж гэр бүл Бразилчууд бүгд л ажлаа орхин тоглолтыг үзэхээр хорон цуглжээ. Тоглолт эхлээд удалгүй Шведүүд бөмбөг таслан хүчтэй довтлогоо эхлүүлэн эхний гоолоо оруулав. Үзэгчид Шведийг хүчтэй довтлон гэж мэдж байсан ч ийм хурдан гол оруулна гэж тамаглаагүй байжээ. Цэнгэлдэх дүүрэн Шведүүд ялд ойрхон байна хэмээн угаалах үед Пеле аавынхаа захиасыг санан бүгдийг хуурч Бразилчууд оног тэнцүүлж чаддаг. Жингага сэрэн гэдэг нь л энэ байх. Удалгүй Пеле бөмбөгөөр наадан Бразил хөл бөмбөг яг л ийм байдаг гэдгийг харуулдаг. Тайлбарлагчид Бразилийн тамирчдыг тоглохтой инээж байна. Энэ бол зүгээр ч нэг хөл бөмбөг биш, харин хамгийн төгс гайхалтай. Яг л нэг хүн шиг гар нийлж байна хэмээн уулгаалцгаав. Бүгд л тоглолтыг мэдэрсэн аятай. Зарим нь бүр уйлж байгаа нь ямар гайхалтай тоглолт болж байгааг харуулж байгаа мэт. Энэ мөчөд Пеле ахин гол хийснээр бүгд л алмайран биширч Шведийн хатан хүртэл баяр хүргэнэ. Бразил 4-т гол хийсний дараа Пеле 5-т голыг мөрөж оруулснаар энэ гайхалтай мөчийг хараад ээж нь нулимсаа барьж чадсангүй. Шүгэл дуурахад бүгд Пелег дэш өргөн баяр хүргэцгээв. Бразилчуудын магнат нээж энэхүү гайхалтай үйл явдлыг гэрч болцгоов. Киноны төгсгөлд Пеле 58 оны дэлхийн аваргыг хэзэж мартахгүй. Энэ бол миний мөрөдөл байсан хэмээн хэлж, домог болсон гайхалтай тамирчны амжилтыг харуулснаар кино маань өндөрлөж байна. Тайдад маань энэхүү кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийн. Авс хажууд хонхон дээр дарвал цаашдын орох кино тайлбаруудыг цаг алдалгүй үзэх боломжтой. За тэгээд дараагийн видеогоор уулзцгаая. Түр баяртай.